Оройн төргийн үзэгчтэй тавтай сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцсан. Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулж эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Төрийн тулгуур хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан танилцуулах, цаашид улам боловсронгуй болгоход анхаарах хэрэгтэй гэж ардчилсан шинэ үндсэн хууль тогтоогчдын холбооныхон үзэж байна. Улсын их хурл 2015 оны төсвийн тодтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 2017 онд олон улсын нисэх онгоцны буудалтай болохоор төлөвлөж байгаа манай улс үндэснийхээ боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх тухай асуудлыг Монголын мэдээ агентлаг хөндлөө. Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс сүүлийн 5 сар дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа. Нэгдсэн үндэсний байгууллага Палестины олон улсын эрүүгийн гэмтэргийн шүүхэд гишүүнчлэх тухай хүсэлтийг хүлээн авлаа. Францын цагдаагийн газраас Парисын халдлагад оролцсон сэжигтнүүд тус улсад сул чөлөөтэй явж байж болзошгүйг сэрэмжлүүллээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзнэ. Өнөөдөр манай улс ардчилсан шинэ үндсэн хуулиан батлуулсан түүхтэй 23 жилийн ойн өдөр юм а. 1992 оны шинэ үндсэн хууль бол Монгол улсын нийт ард иргэдийг нийгмийн ангид давхраа үзэл бодлоор ялгуурлаагүй. Нийтлэг ашиг сонирхлыг хамгаалснараа ардчилсан хөгжлийн үндэс суурь болсон гэдгийг түүхчид онцолдог юм а. Энэ өдрийг тохиолдуулан их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол улсын их хурлын дарга, улсын их хурлын дэд дарга, улсын их хурлын гишүүд болон ардын их хурлын депутатууд оролцлоо. 1992 оны 1-р сарын 13-ны өдөр ардын их хурл ардчилсан шинэ үндсэн хуулийг хэлэлцсэн баталж, мөн энэ өдрийг үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэр гаргажээ. Монголчууд түүхэндээ 4 удаа үндсэн хуулийг баталсан байдаг. 1992 оноос өмнөх үндсэн хуулиуд тус тусдаа үүргэн гүйцэтгсэн. Гэхдээ өмнөх 3 үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл сурталыг баримталснараа социалист чиг баримтлалын хууль байсан тухай улс төр судлаачид тэмдэглэдэг юм а. Өнөөдөр их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа төрийн түүхийн музейг үзэж сонирхолоо. Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 23 жилийн ойд зориулж улсын их хурлын дарга инх болд мэндчилгээ илгээсэн байна. Одоо үзэгч та бүхэндээ бүрэн ихээр нь хүргье. Монголын нийт ард иргэдээ өнөөдөр хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн хүмүүнлэг арчилсан иргэний нийгэм байгуулах арчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 23 жилийн тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан шинэ үндсэн хуулийг батлахад гар бие оюун ухаанаа жилийн оролцсон улсын баг хурлын гишүүд, ардын их хурлын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан улсын баг хурлын хамгийн газрын ажилтнууд болон нийт ард түмэндээ Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувьяасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж баярын мэндийг дэвшүүлье. Арчилсан шинэ үндсэн хуулийн төслийг нийт ард түмнэрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн санал авч улсын баг хурлаар 4 удаа хэлэлцсэн ардын хуралд өргөн барьж тухайн үеийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан олон намын оролцоо бүхий ардын их хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Арчилсан шинэ үндсэн хууль улс орныхоо улс төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулж хүний эрх хэрэгчлөөг бодиттой ханган иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг нь баталгаажуулан төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зарчмаар хуваарлсан өмнөх 3 үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлог юм а. Тийм ч учраас үндсэн хууль батлагдсан тэр өдрүүдэд Монгол улс дэлхийн анхаарлын төвд орж нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улс анх удаа үндсэн хуульд хүний эрх хэрэгчлөөг тусгайлан бүлэг болгож орууллаа хэмээн цохон тэмдэглэж байлаа. Арчилсан шинэ үндсэн хуулийг дагаж мөрдсөн 23 жилд Монгол орон, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодиттой үр дүнд хүрч үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт арчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадлаа. Сүүлийн хэдэн жилд төрийн удирдлагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор үндсэн хуульд өөрчлөлт оруулах,
зарим зүйл залтыг боловсронгуй талаар санал санаачлага олонтой гарч байна. Гэхдээ өөрчлөлт оруулахаар яригдж байгаа санал санаачлагыг нухацтай судалж шийдвэрлэх ёстой гэдгийг 2000 онд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд холбогдсон гарч байгаа маргаан мэтгэлцэн харуулж байна. Үүнтэй холбоотойгоор улсын их хурлаас Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Монгол улсын үндсэн хуулийн хэн ч халдшгүй амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь, үзэл баримтлал, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлээд нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг хангасан байх учиртай. Нөгөө талаараа үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг бусад хуулиудаар зохицуулах боломж байгаа эсэхийг нэгтлэн судалж, үндсэн хууль ба бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах нь үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг гэдгийг анхаарах ёстой. Монголын нийт ард иргэдээ Монгол улс хүн төрөлхтний хөгжлийн зам ёсны дагуу үн мөнх оршин тогтнож хөгжин цэцэглэх учиртай. Үүний үндэс тулгуурыг 1992 оны арчилсан шинэ үндсэн хууль тунхаглан баталгаажуулсныг дахин хэлэхэд таатай байна. Бидний сахин мөрдөж хэрэгжүүлж байгаа энэ үндсэн хууль Монголын ард түмэн бид гэж эхлэн мэдэгтэн, сахигтун гэж дуустахын утга учир үүнд оршино. Тогтвортой төр хуулийн шударга хэрэгжилт дор төр улс маань хөгжин бадрахалтугай. Төрийн тулгуур хуулийн ач холбогдол үн цэнийг бууруулахгүйгээр хэрэгжүүлэх, олон нийтэд үнэн зөвөөр нь таниулах, цаашид улам боловсронгуй болоход анхаарах ёстой гэж ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд үзэж байна. Шинэ үндсэн хуулийг батлан гаргаснаас хойш 23 жилийн хугацаа өнгөрчээ. 1992 оны ардчилсан шинэ үндсэн хууль бол улс орны хөгжлийн чиг хандлага, төрөлт нийгмийн хамгийн үнэт зүйлсийг тодорхойлж чадсан улс төрийн хамгийн том гол баримт хүчиг гэж тухайн үеийн ардын их хурлын депутатаар сонгогдсон ажиллаж байсан төр нийгмийн зөвтгөлтнүүд тодорхойлж байна. Гэхдээ үндсэн хуулийн үзэл баримтлал зарим зарчим нь алдагдаж, улс төр нийгмийн хүрээнд сөрөг нөхцөл байдал үүсэж байгаагч ардчилсан шинэ үндсэн хууль тогтоогчдын холбооныхан сануулж байна. Их хурд сонгоод явуулна, энэ дээр нь ашигын төлөө явж байгаа маш олон хүн хүчтэй бүлэгэл болсон байна. Энийг бидэнд дийлэхгүй байна, нуухан байх. Одоо бид бодох цаг болсон байна. Яах ёстой юм гэж. Улсын хурд өөрөө хууль тогтоох байгууллагын хувьд ингээд үндсүүл зөрчөөд ингээд яваад байгаа бид яах ёстой юм гэдэг. Бид энэ тулж ирээд байгаа байхгүй. За үндсэн хуульд 2000 оны үед оруулсан 7 төрлийн өөрчлөлт тулгуур хуулийн үзэл баримтлалыг нь гажуудуулж ухралт бий болгосон. Тухайн алдааг засах санаачлагыг гаргалаач улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг, намуудын явцуу бодлогод баригддаг гэсэн тайлбарыг ардчилсан шинэ үндсэн хууль тогтоогчдын холбооныхон өгч байна. Бас үндсэн хуульдаа оновчтой зөв өөрчлөлт хийх шаардлага бий гэдгийг ч тэд үгүйсэхгүй байна. Одоо үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг гарч ажиллах ийм төлөв байдал ажиглагдаж байна. Тэр үндсэн хуулийг бид нар тогтоогоод үндсэн хуулийн хамгаалахын зэрэгцээгээр нийгмийн хөгжлийн явцад гарах өөрчлөлтүүд шинжилгээний асуудлын идэвхтэй оролцсон гэдэг бол их чухал юм шүү. За ардчилсан шинэ үндсэн хуулийн хэрэгжилтийг дүгнэж цэгнэх судлах ажил орхигдсон гэж чуулганд оролцохстын төлөөлөл үзэж байна. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад цэцгийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй гэдэг тухайд ч яригдлаа. Энэ үндсэн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхэд манай үндсэн хуулийн цэцгэл оролттой байх ёстой бас. Бид тэгж бодож байсан. Тэр мэтгэл үндсэн хуулийн шүүх гэд нэрлэж байсан. За тэрийг бид яриа цэц болгоё гэсэн. Тэгэхээр шүүх гэдэг нэрээ болчихлоор тэгдэг юм уу? Үндсэн хууль өнөөдөр эцсийн шийд гаргаж чад тэр нь их хурл дээр хүлээж авахгүй хөстэй зэрэг нь тэг хэрэгжидэггүй хойноос нь явдаг тийм одоо байгуул хүн гэж байхгүй болсон. За энэ удаагийн чуулганд оролцохстын тайлбарлаж байгаагаар бол 1992 оны үндсэн хууль ардчилсан шинж чанарыг агуулсан эдийн засгийн өмчийн харилцаа улс төр нийгэм эрхцэн хувьдч олон талын ач холбогдолтой болсон гэж дүгнж байна.
Монгол улсын үндсэн хуулийн 23 жилийн он энэ өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Гавьяат хуульч Чимэдийн нэрмжтэй Монгол улсын их хурлын шагналын анхны эзнэр Монгол улсын Гавьяат хуульч улсын их хурлын гишүүн Лүндэ Жандсан тодорлоо. Түүнд улсын их хурлын дарга инх болдоос өргөмжлөл Чимэдийн дүрс бүхий медаль мөнгөн урамшууллыг гардуулан өглөө. Төр нийгмийн зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Гавьяат хуульч Чимэдийг алдаршуулах, эрдэмтэн судлаачдын тоог нэмж урамшуулах зорилгоор энэ шагналыг санаачлан гаргасан байна. Энэ жил улсын хурлын тамгын газарт Лүндэ Жандсан, Дашням, Мөнх сайхан, Үлзий сайхан, Ганбаатар нарын эрдэмтэн судлаачид бүтээлээ ирүүлжээ. Улсын хурлын даргын зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Монгол улсын Гавьяат хуульч Лүндэ Жандсангийн бүтээл шалгарч энэ шагналын эзэн боллоо. Төрийн байгуулалт, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүйн үндэсний тогтолцоо гэсэн бүтээлд олгож байгаа шагнал. Чимэд багшаар цагаан толгойг заалгаад, тэгээд дараа нь хамтарч ажиллаад, тэгээд эрдмийнхээ ажлыг удирдуулад, тэгээд одоо багшийнхаа шагнал бий болоод хамгийн анхны юун дээр нь бол татгалзах эрх байхгүй гээд ингээд оролцсон. Ингээд энэ шагнал ирлээ. Тэгээд би бол одоо их азтай хүн юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын багш Гавьяат хуульч Бирагийн Чимэдийн Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй олгох, үндсэн хуулийн эхийг барихад оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг энэ үеэр улсын хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо. Цаашдаа жил бүр үндсэн хуулийн өдрөөр уг шагналыг гардуулж явахаар тогтсон байна. Үзэгч та бүхний амгалан гэрээ цагийн үр хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За энэ удаагийн ярилцлагад улсын хурлын дэд дарга гончигдорж оролцож байна. Одоо бид үндсэн хуулийн үндэс ач холбогдолтой зарим асуудлыг хөндөж ярилцахаар үзэгч та бүхэнд хүргэж байна. Тэгэхээр ер нь таны хувьд бол ер нь ардчилсан шинэ үндсэн хуулийн ач холбогдлыг үн цэнийг ямар хүрээнд илүү тодорхойлж авч үзэх ёстой гэж үзэж байна. Ардчилсан шинэ үндсэн хуулийн үн цэнийн тухай асуудал. Тэгэхээр зэрэг ер нь хүн төрөлхтний хамгийн үн цэнтэй зүйл бол хүний эрх хэрэгчлөө. Энэ үн цэнтэй зүйлийг нь өөрт нь байдаг тэр үндсээ зүйлийг энэ өөрийнхтийн шүү. Өөрөө энэнийг чөлөөтэй идэл. Өөрөө энэнийг хүндвэл тэр хөндөгдсөн эрх хэрэгчлөөгөө сэргээж чаддаг тийм төртэй бай гэсэн тэр үн цэн. Хүний хамгийн дээд үн цэнийг бол энэгээр баталгаажуулснараа энэ үндсэн хуулийн одоо гол үн цэн бол оршин л доо. Тэр үндсэн хуулийн дараагийн нэг үн цэн юу гэхээр зэрэг төр гэдэг бол ард түмний төр байдаг. Тиймээс ард түмэн өөрөө байгуулдаг. Тиймээс ард түмэндээ үйлчилж идэг. Энэ нэг одоо алтан зарчим. Энэ үндсэн дээр Монгол улсын төрийнхээ тогтолцоог парламентын бүгд найрамдах улсын одоо хэлбэрийг авч тогтоосон. Ингэж тогтоосон явдал бол өмнөх бүх үндсэн хуулиудаас бол ялгаатай. Өөрөөр хэлэх юм бол төр гэдэг нь ард түмнийг удирддаг биш. Төр гэдэг бол ард түмэнд хадгалагддаг эрх мэдлийг шууд болон төлөөлөн сонгогдсон байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг тэр гүн агуулгыг гаргасан бол хамгийн том үн цэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг тэр эрх мэдлийг ард түмэнд нь өгсөн. Энэ зүйл бол нэг одоо гол үн цэн. За энэ үндсэн хуулийн үн цэнийн асуудлыг ярих юм бол үнэхээр одоо ардчилсан нийгэмд үндсэн хуулийн гол зарчим болсон эрх мэдлийг салган хуваарлаж харилцан тэнцвэржүүлэх тэр зарчим дээр хийсэн явдал. Энэ бол чухал үн цэн. Юу гэсэн үг вэ? Төрийн эрх мэдлийг 3 салбарт хуваарлана. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж. Тэгээд энэ 3 эрх мэдэл бол харилцсан бие даасан байна. Мөн харилцсан биеиндээ хяналт тэнцвэржүүлэлтийн механизмаар ажиллана гэж ингэж тогтоосон явдал бол одоо манай энэ ардчилсан шинэ үндсэн хуулийн нэг шинэ үн цэн. Өөр нэг үнцний асуудлыг бол бид нутгийн нутгийн захиргааны нэгждэх удирдлагын тухай асуудлаар тодтогмоор байна. Энд бол нутгийн засгийн удирдлага нь төрийн удирдлагыг өөрөө удирдах ёстой хослуулна гэсэн ийм зарчим байсан. Өнөөдөр ялангуяа өөрөө удирдах ёс буюу иргэд өөрийнхөө асуудлыг орон нутгад өөрсдөө шийдэхэд гол одоо механизм болсон өөрсдөө сонгож байгуулдаг иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний эрх мэдлийн асуудлыг энд одоо тусгайлан яг одоо бусдаас хараат биш байдлаар өөрөөр хэлбэл дээд байгууллага эрх мэдэл рүү өнгийн оролцож болохгүй байхаар хамгаалан тогтоож өгсөн явдал бол энэ үндсэн хуулийн бас нэг чухал
үндэс юм байгаа. Ер нь бол одоо үндсэн хуулийн ерөнхий гол зарчим үзэл баримтлал бүрэн хэрэгжиж чадаж байна уу? Үндсэн хуулийн хэрэгжилтийн явц хүний үндсэн эрх хэрэгчлөөний хамгаалуулах эрхчлөөтэй байх тэр чиглэлээр бол нэлээд томоохон ололтойгоор хэрэгжиж байна. За үндсэн хуулийн хэрэгжилтийг бас бид нэр төрийн байгууламжийн хувьд, төрийн байгууллагын үйл ажиллагааны хувьд тийм түрүү нөгөө 3 эрх мэдлийн хүрээнд энэ үндсэн хууль хэрхэн хэрэгжиж байна гэх юм бол энэ бол үндсэн хуулиа даган мөрдөж явна. Чанарын асуудлын тухай асуудал дээр бол дандаа маргадаг тийм биз? Мархаас арга. Яг гэвэл чанарыг голно л гэдэг чинь дараагийн шин чанар руу шилжээ гэсэн тэр л хүсэл тэмүүлэн шүү дээ. Тийм учраас энэ бол зайлшгүй зүйл. Энэ дээр бол үе үе тодорхой бэрхшээл үндсэн хуулийн хэмжээнд бол бэрхшээлүүд гарч ирснийг үүсэхгүй. Тийм ч учраас үндсэн хуулинд тэр бэрхшээлийг үндсэн хуулийн хямрал болгохгүй төлөө тодорхой хэмжээнд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн ийм үйл явц бий. Одоо энэ үндсэн хуулийнхаа суурь үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд магадгүй өнөөдөр бас энэ үндсэн хуулиа хөгжүүлж үндсэн хуулиндаа зарим өөрчлөлт нэмэлт оруулах замаар энэ ардчилсан үндсэн хуулийн суурь үзэл санаа хэлбэрлэлтгүй илүү чанарлаг, илүү төгс төгөлдөр хэрэгжих ийм шаардлага гарч ирж болох юм. Ер нь гарч ирж байна гэсэн тийм дүгнэлт байгаа юм. Тухайлбал үндсэн хуулийн ямар хүрээнд илүү их одоо эргэж авч үзэх өөрчлөлтийг юм бодиттой шаардлага байна гэсэн үг. Энийг одоо бид нэр энэ улсын хурлын дарганы захирамжаар магадгүй ойрын хугацаанд бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, төслийг боловсруулах улсын хурлын ажлын хэсэг гарах байх. Өмнө нь бол үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа эсэх тухай асуудлаар бол 2 жил одоо цаг дараагаар ахлуулсан комисс ажиллаа шүү дээ. Тэдний гол дүгнэлт ерөнхийдөө үндсэн хуулиндаа бол зохих шинжилэл өөрчлөлтүүдийг л оруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Энэ дээр бол нэлээд яригдах байх. За энд яригдахдаа юун дээр үндэслэж яригдах вэ? Магадгүй бидний энэ арчилсан үндсэн хууль төрсөн тэр түүх үйл явцаас нь бол эхлэх байх гэж бодож байгаа. Яг одоо сонгодог парламентын бүгд найрамдах улсынхаа хэлбэрээр өнөөдөр засгийн газраа байгуулах тийм үү? Улсын их хурл засгийн газрын хоорондын харилцаа, ерөнхийлөгч засгийн газар, ерөнхийлөгч их хурлын хоорондын харилцаа тийм үү? Энэ харилцаанууд чинь бас цаашаа илүү төгөлдрчөхөд магадгүй энэ дээр энд өөрчлөлтийг оруулах. Яг жинхэнэ бүгд найрамдах парламентын бүгд найрамдах улсын тэр сонгодог жиг заяг тэрүүгээр тогтоогдсон одоо тэрийн бүтэц зохион байгуулалт эрх мэдлийн хуваарлалт руугаа орох нь өнөөдөр зайлшгүй болсон байж мэдхээр байгаа байхгүй. Тэгээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гарсан шүү дээ. Тэр хуулиар л хөндөж болохгүй зүйлүүд бич байгаа тийм ээ. Жишээ нь Монгол улс бол нэгдэл байна. Юу гэдэг Монгол улс бүгд найрамдах Монгол улс бол парламентын бүгд найрамдах улс байна. Гэх мэтлэн суурь заалтыг хөндөгдөхгүй. Тэгвэл хөндөгдөхгүй гэж үзсэн энэ суурь заалтуудын хөгжлийг хангаж чадсан тийм зарим зүйл заалтуудын нэмэлт өөрчлөлтүүд энэ үндсэн хуулиндаа бол орох шаардлагатай болох нэ гэсэн тийм л дүгнэлтэн түрээд тэр агуулгаар бол их хурлын даргуудахгүй тийм ажлын хэсэг байгуулахаар зэхэж байна л да. Одоогийн улс төр эрх зүйн нөхцөл байдалд ер нь улсын их хурлын төвшөнд үндсэн хуулийн өөрчлөлт оруулах хэсэг асуудлыг шийдчих одоо бодиттой боломж бол байна гэсэн үг үү? Аль эсвэл илүү одоо олон түмний дуу хоолойг сонсох ард нийтийн санал асуулгыг явуулахаас өксүүлээд өргөө хүрээнд асуудалд хандаж байр сууриа илэрхийлэх шийдлээ гаргах шаардлага байна. Ер нь бол тэр нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ерөнхийдөө жолоод өгдөн. Энэ бол өнөөдөр олон нийтийн томоохон оролцоотой хэлэлцүүлэг, мэрэгжлийн олон түмний томоохон оролцоотой хэлэлцүүлэг тийм үү? Нэлээд нээлттэй ил тод тийм мэтгэлцэн маргаан нойг өрлүүлж мөн одоо эрдэв мэрэгдийн санаа оноонуудыг тусгасан ийм чиглэлээр энэ бол боловсрогдож ингэж явж ийж үндсэн хуулийн цэцээсээ тодорхой саналуудыг авчиж ингээд энэ нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал бол явцдаа шийдэх хэрэгтэй. За баярлалаа танд. Эрхэм үзэгчдээ цагийн үр хөтөлбөрийн удаагийн зочны ярилцлагаар үндсэн хуулийн үндсэн ач холбогдол үзэл баримтлал цаашдаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх тухай зарим асуудлыг хөндлөө. За ярилцлагад улсын их хурлын дэд дарга гончигдорж оролцлоо. Үндсэн хуулийн өдөртэй холбоотой хөдөө орон нутгаас ирүүлсэн мэдээллээр цагийн хур хөтөлбөрөөр хүргэлжилнэ. 1992 онд шинэ ардчилсан хуулийг хэлэлцсэн батлах ардын их хуралд Увс аймгаас 21 төлөөлөгч оролцсон байдаг.
Увсан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар шинэ үндсэн хууль батлагдсан ардын хурлын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ тухай Увсан аймаг дахь манай сурвалжлагч дараах мэдээг дамжууллаа. Шинэ үндсэн хуулийг хэлэлцэн батлах ардын хуралд Увсан аймгаас 21 төлөөлөгч сонгогдсон оролцож байжээ. Өнөөдөр тэдний 6 нь инх тух амьдарч байна. Тэгвэл үндсэн хуулийн энэ өдөр Улаангам хотод аж төрж байгаа 3 депутатад хүндэтгэл үзүүллээ. Шинэ үндсэн хууль батлах үйл явцад Увсан аймгаас сонгогдсон 21 төлөөлөгч нэг ч удаа хурлаан дасаж хариуцлагагүй хандаж байгаагүй. Иргэдийн төлөө сонгогдсон учраас ард түмний захиас даалгаврыг биелүүлж байна хэмээн ухамсарлаж хуралд идэвхтэй оролцсон саналаа хэлж байсан хэмээн тэд хуучиж байлаа. Тухайлбал миний бие депутатын намын хэсэг зарим оноороо ахлаад ингээд явж байсан. Манай аймгаас сонгогдсон 21 депутатаас энэ 76 хоног хуралдахад нэг ч хүн чөлөө авч өвчлж орон нутагт нэг ч хоног буцаагүй ингээд яс суусан байгаа. Шинэ үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр 2 удаа, улсын баг хурлаар 4 удаа, бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын хуралдаанаар хэлэлцэн баталж байсан. Үг өгүүлбэр бүр дээр ажилласан сайн хууль, за нийгмийн хөгжил цаг үеийн шаардлагаар өөрчлөлт оруулж болно. Гэхдээ үндсэн хууль сэтгэлийн хөөрлөөр хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаар өөрчлөлт оруулж болохгүй. Харин энэ удаагийн их хурал үндсэн хуулийг дордуулсан 7 заалтыг засах хэрэгтэй. Энэ бол түүхэн үр гэдгийг тэд чухалчилж байлаа. Үндсэн хуульд бол өөрчлөлт орохгүй тийм хөдөлгөх зүйл биш. Энэ нийгмийн хөгжлийн шаардлагаар нийгмийн захиалгаар энэ үндсэн хуульд бол өөрчлөлт орох ёстой. Орох ёстой цагтаа бол орох ёстой. Тэгвэл бол энэ цаг нь болоогүйгээр бодлогоогоор тийм өөрчлөлт орсон байгаа. Энийг одооны улсын их хурл улс бодолцож энэ 7 өөрчлөлтийг бас кабинет нэргүүлж оруулах байх бас бид найдаж байгаа юм аа. Төгс биш гэсэн ард түмэнд бас нэг төвшин тогтун ажил амьдралаа явуулаад бусад гадаад дотоод энэ дэлхийн бүх орнуудын одоо сайн жишгийг дагаад сайн улс болох ийм л бодолтой ийм сайн хууль болсон гэж бид үзжил баталсан юм байгаа. Увсан аймгийн музейд шинэ үндсэн хуулийн булан бий, Увсан аймгаас сонгогдож шинэ үндсэн хуулийг батлагдсан ардын хурлын депутатууд өөрсдийн хөтөлж байсан тэмдэглэл сэлтээ аймгийн музейн сангамрагт хүлээлгэн өгсөн байдаг. Цаашдаа төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд үндсэн хуулийн үзэл санааг сурчлах, тайлбарлан таниулах ажлыг тасралтгүй хэрэгтэй хэмээн ардын хурлын депутатууд онцлон хэлж байлаа. Монгол улсад үндсэн хууль батлагдсны 23 жилийн ог тохиолдуулан Архангай аймгийнхан Өрлөг жанжин маршал Дэмэдийн хөшөөнд цэцэг өргөж Ахмад депутатуудад хүндэтгэл үзүүллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар тань мэдхэн ярилцлагыг өрнүүлсэн байна. Жилүүрийн 1 сарын 13-ны энэ өдөр орон нутгийн удирдлагууд Ахмад депутатуудаа хүндэтгэл үзүүлж, залуу хойч үедээ тэдний хийж хэрэгжүүлж, баталж, хэлэлцэж явсан хууль дүрмийг сурчлан таниулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс ялгаатай нь Эрдэнэ булган сумын хэмжээнд Ахлах ангийн сурагчдад үндсэн хуулийн тусгайлсан хичээл заах, эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах, төрийн албан хаагчид депутатуудын хооронд үндсэн хуулийн үзэл баримтлалын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг өргөн цар хүрээнд ойг тэмдэглэл өнгөрүүллээ. Зөвхөн тэмдэглэлт өдрүүдээр тухайн арга хэмжээг хязгаарлах биш, тодорхой чиг үүргийн байгууллагууд холбогдох мэргэжилтнүүдтэй хамтраад энгийн өдрүүдэд ард иргэдэд мэдээлэл хүргэж явах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд 1924 оноос хойш 4 удаа шинжилэгдэн батлагдсан үндсэн хуулийн үзэл баримтлалыг мэдүүлж сахиулж явах нь зүйтэй гэдгийг хэлж байна. Жилүүдээс бол саяны энэ сургуулиуд хүүхдүүдийн дотор эсээ зарлаад үндсэн хууль гэж юу өөрөө яаж ойлгох чинь энэ ямар үүрэг гүйцэтгэсэн гэдэг энэ үл зүв байхгүй хүүхдүүдэд ингэж ойлгуулах ёстой. Одоо бид тэр үндсэн хуулийн тэр төгсгөл дээр тэр хийсэн өгүүлдэ тэр мэдэг түн сахиг түн гэдэг одоо чинь одоо хууль бас үгүүлж байгаа тэрээс оруулчихсан байхгүй. Тэгээ ерөөсөө тэр хуулиа мэдчих явах хэрэгтэй тэгж цаг хэрэгтэй шүү дээ. Үндсэн хуулийн одоо батлагдсан өдөр жил ирэх тусам өргөн дэлгэр болж эхэлчихэ л да. Ер нь ард иргэд дотроо дээрэс нь хүүхдүүд дотор энэ үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар сургалт сурталчилгаа явуулах нь бол бас зөв юм аа гэсэн юм бодолтой байна. Монгол улсын үндсэн хуулийн өдрийг угтан зарласан миний мэдэх үндсэн хууль сэдвт эсээ бичлэгийн уралдааныг Эрдэнэ булган сумын ерхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан бөгөөд нийт 20 гаруй сурагчид өөрийн үзэл бодлоо илтгэсэн эсээнүүдэ илгээжээ. Үүнээс эхний 3 байрыг Эрдэнэ булган сумын 1-р сургуулийн сурагчид эзэлсэн байна. За дашрамт дуулахад Архангай аймгаас 19 депутат төрөн гарснаас өдөгөө 6 депутат инх тух амьдарч байгаа юм байна. Хамгийн анхны үндсэн хууль бол Улсын хурлын дарга инх болд өнөөдөр захирамж гаргаж Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Батбаяр ахалж бүрэлдэхүүнд нь улсын их хурлын гишүүн Батцэрэг, Баярцогт, Болдо, Гончигдорж, Дамдны Дэмбэрэл, Лүндэж андсан, Цог, Оюун нар багтан ажиллана. Төрөнд нь улсын хурлын даргын захирамжаар байгуулагдаж байсан улсын хурлын холбогдох ажлын хэсгийн гишүүд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийж саналаан улсын их хурлд гаргаад байгаа юм а. Тухайн ажлын хэсгийн ажлын үр дүнг харгалзан үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2015 оны хаврын ээлжид чуулганы хугацаанд багтаан боловсруулж танилцуулах үүргийг улсын хурлын дарга шинээр байгуулагдсан ажлын хэсэг төгссөн талаар улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсээс мэдээлсэн байна. Дараагийн мэдээ. Улс орны эдийн засгийг сайжруулахын тулд бодлогын хүрээнд олон талын зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн байр сууриас улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн гишүүд хандаж байна. Ардчилсан намын бүлгийн удирдлагын тайлбарлаж байгаагаар бол улсын хурал 2015 оны төсөв тодтгол хийхдээ эдийн засгийн зөв хөрс суурийг бүрдүүлэх, иргэдийн амжиргаанд хүндрэл үүсэхгүй байхад чиглэсэн бодлогыг тодорхойлох ёстой гэж үзэж байна. За улсын төсвийн зарлагыг оновчтой болгох, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, банкны салбарын чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн байр сууриас улсын хурлд ардчилсан намын бүлгийн гишүүд хандаж байна. Харин малын хөлийн татвар тогтоох, нийслэл хотын татвартай болох эсэх асуудлуудыг яаран шийдвэрлэх биш, судлах шаардлага бий гэж бүлгийн хуралдаанаас тогтсон байна. Гишүүдийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэж, бүлгийн нэгдмэл ойлголттой болгохын тулд бол бүлгийн хурал ажлын хэсгээ байгуулсан байгаа. Тэгээ гишүүд бол хөдөө орон нутгаар явж малчтын мэдээллүүдийг бас гишүүдэд ярьсан. Энэ утгаараа бол малын хөдлийн татвар, нийслэлийн албан татвар, энэ татвартай холбоотой асуудлууд дээр бол нэлээд болгоомжтой байр суурь барьж байгаа гэдгийг гишүүд илэрхийлсэн байгаа. Гэхдээ бид бүлэг дээр сайтар ярилцаад ажлын хэсэг дээр бол гишүүдийн санал бодлыг нэгтгээд нэгдсэн ийм байр суурьнд хүрж энэ төсвийн тодтголоо суулгаж өгье гэсэн юм ойлгох хэрэгтэй болсон. За харин улсын өрийн дээд хязгаар босхийг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй гэж улсын хурлд ардчилсан намын бүлэг үзэж байна. Улсын нийт өр зээлийн жагсаалтыг гаргаж танилцуулах үүрэг чиглэлийг бүлгийн зүгээс сангийн яамд өгөөд байна. 2015 оны төсвийн тодтголын төслийн хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүллээ. Мөн төсвийн тодтголтой холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулахар болсон байна. Санал Батцэрэг гишүүний ирүүлсэн санал. 2015 оны улсын төсөв тодтгол хийхдээ зардлыг танахад чиглэсэн зарим талын саналыг засгийн газар улсын хуралд гаргаад байгаа юм. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүний хувьд төсвийн орлогын их үсвэрийг нэмэгдүүлэх боломжийг хаах, бүтээн байгуулалтын ажилд түрүүнд нь зарцуулсан хөрөнгийн үр ашигт дүгнэлт хийх шаардлага бий гэсэн байр суурьтай байна. Чингис Бондын 750 тэрбум төгрөг өнөөдөр болтол зарцуулагдаагүй 2 жил гарan хүү төлөө сууж байна. Гэхдээ энийг яагаад засгийн газар авч үзэж болохгүй байгаа юм бэ? За тэр өмнөх зарцуулсан нь одоо яах вэ тэгээд дүүрч. Энэ 750 тэрбум төгрөгөө авч үзээд яг юунд зориулсан? Зөв юм уу, буруу юм уу, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөд таарсан юм уу, их хурлын тогтоол нийцэж байгаа юм уу? Энэ юмнуудтай нь уялдуулж үзээд зарим нь болоод зайлшгүй шаардлагатай хийх бүтээн байгуулалтын ажилдаа өөрчилж чиглэлийн өөрчилж яагаад болдгоо юм бэ? За цаашид төрийн албаны оронтойг 2012 оны төвшөнд хүргэж бууруулах үүргийг засгийн газарт улсын хурал төрөмд нь өгч байсан холбогдох тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарах ёстой гэж төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзэж байна. 2015 оны улсын төсвийн тодтголтой холбогдуулан төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг засгийн газар улсын хуралд гаргаад байгаа юм. Засгийн газрын хэрэглэх газрын дарга Баярцогтын тайлбарлаж байгаагаар бол төрийн албан хаагчдыг тэтгэвэр тогтоолох үед нь 12-аас 36 сарын цалинтайн тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг одоогийн хууль эрх зүй орчныг өөрчилж цалингийн дундаж хэмжээ болон ажилласан жил болон бусад үзүүлэлтийг нь харгалзаж тэтгэмж олгодог болох саналыг засгийн газар гаргалаа. Одоо байгаа журмаа бол тухайн хүний ажилласан төрд ажилласан сараар нь үржүүлээд олгож байгаа. Чи 1 жил ажилласан бол 1 сарынхаа цалинг аваад 36 жил ажилласан бол 36 сарынхаа цалинг аваад 20 жил ажилласан бол 20 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээгээ аваад гардаг ийм л тогтолцоороо шилжиж байгаа. Ер нь засгийн газар солигдлоо тэгээд тэр журмын чинь хуучмал зөвхөн нөгөө аргачил коэффициентийг нь өөрчилдөг журам байсан бол одоо эн чинь бүр хуулиас давсан журам болох гэдэг шүү. Хуулиудаас авч хайчаад чи зэргийн албан хаагч бол тэдийг авна, чи багш бол тэдийг авна гэдэг энэ журам чинь тэгээ энэ журмыг засгийн газар тогтоодог учраас айгүй хурдан өөрчлөх.
За төрийн албан хаагчдад тэтгэвэр тогтоолох үед нь олгох нэг удаагийн боцлогүй тусламжийн хэмжээ дээд тал нь 36 сарын цалингийн дундчтаан тэнцгээр байх юм. Гэхдээ тухайн хэмжээг засгийн газар тогтоодог байхаар улсын их хурлын төвшөнд яригдж байна. Бас хөдөө орон нутагт олон жил тогтвортой ажилласан багш эмчнэрт тэтгэмж олгодог одоогийн хуулийн зохицуулт хэвээр байх хэсэг тухайлж төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хөндөглөө. Урд нь бид нар амлаад бодлогоор хөдөө очиод ажилуулсан. Тэгээд муудсан чинь байхгүй л байх л та. Гэхдээ л өөр сонирхолтой байсан байж магадгүй хүмүүсийг тэнд аваач ажилуулчаад одоо тоглосон юм тоглосон одоо бид нар боллоо гэж ярьж болохгүй шүү дээ. Энэ хүмүүсийг яах юм бэ? Бас сайдаа, Эрдэнэ сайдаа. Суманд 5 жил ажилласан, 3 жил ажилласан гэдэг нэг эмч багш нарт олгодог өдөө ажилласан урамшуул нь бол ямар нэгэн байдлаар хасагтааг байна. Тэтгэвэр дээр бол хуулийн заалт нь бол зөвхөн 36 сар гэдэг энэ тоонууд тэтгэмж авах тэтгэмжийн хэмжээний сарууд нь л хасагдсан болохоос биш буцад нөгөө нөхцөлийн заалтууд бол хасагтааг байна. За улсын хурал 2015 оны улсын төсвийн тодтголын төсөл болон бусад хуулиудын төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. За өнөөдөр зөвлөхийг урьж байна. Цагийн хүртээн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана. Манай улс 2017 онд олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудал тавилнаа. Үүний тулд зөвхөн нислэгийн удирдагчийн орон тоог л гэхэд 100-аар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн тооцоог салбарынхан гаргасан байна. Өнөөдөр иргэний нисхийн салбартаа тийм ч хангалттай байдаггүй энэ орон тоог хэрхэн нөхөж чадварлаг боловсон хүчнийг яаж бэлтгэх асуудлыг бид энэ удаа хөндлөө. Манай улсад нисхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургууль байхгүй. 1930-ад оноос эхлэн манай улс нисхийн салбарын үндэсний боловсон хүчнийг ихэвчлэн хойд хуршид бэлтгэдэг байсан. Харин 1990-с 2011 оны хүртэл энэ салбарын залгамж халааг бэлтгэх асуудал үндсэндээ зогсон байдалд орж энэ хугацаанд нисхийн боловсон хүчин бэлтгэгдэн гараагүй байна. Бүтэн 10 жил завсарласан энэ ажил 4 жилийн өмнөөс л ахин сэргэж залгамж халаагаа бэлтгэх ажлыг эрчимжүүлж эхэлжээ. Гэтэл олон улсын хэмжээнд зорчигч тээвэрлэх өндөр зэрэглэлийн нисгэгчийг бэлтгэн гаргахад 10 жил хангалттай шаарддаг гэж энэ салбарын боловсон хүчний асуудлыг 30 жил хариуцсан Ахмад Ажилтан ярьж байна. Яг Монголын өнөөдрийн иргэний нисхийн салбарын нисгэгчдийн зах зээлийг хангах хэмжээнд бол бэлтгэдэггүй байгаа. Нисгэгч хүн бол ер нь одоо 2 жил сураад ч гэдэг юм уу 4 жил сураад ч гэдэг юм уу шууд нисгэгч болчихно гэж байхгүй шүү дээ. Яг жинхэнэ нисгэгчийг бэлтгэнэ гэдэг бол 15-аас 20 жилийн нүрх хөдөлмөр сургалт одоо хөрөнгө зарцуулсан ийм л ажил байдаг. Боловсон хүчнээ бэлтгэж гаргаагүй алдсан 10 жилийн хугацааг нөхөх аргагүй. Гэхдээ өнөөдөр салбарын залгамж халааг бэлтгэх ажлыг эрчимтэй явуулж энэ тал дээр төрийн зүгээс ч онцгой анхаарч байгааг иргэний нисгийн ерөнхий газраас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 100 гаруй оюутан энэ чиглэлээр гадны орнуудад суралцж байгаа юм байна. Ер нь энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх зардал маш өндөр. Заавал агаарт дадлах хийх шаардлагатай нисгэгчийн сургалтын төлбөр л гэхэд дунджаар 90-100 мянган доллар байдаг байна. Манайх бол одоо өөрийнхөө бэлдсэн нарийн мэргэжлийн өндөр зардлаар бэлдсэн энэ боловсон хүчнээ хадгалж үлдэх гэдэг бол манай байгууллагын хувьд бас нэлээд том асуудал байдаг. Энэ ч угаасаа цаанасаа нөгөө олон улсын байгууллагын шаардлагаар бол одоо хувийн хөвшилтэд ажиллаж байгаа гэдэг юм уу яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад одоо хүмүүстэйгээ бид нэр ижил түвшинд цалин хангалттай байж бид нар энэ хүмүүсийг бол ажилуулах нэгэн баталгааг хангах ийм одоо нэлээд ийм адармата гэдэг юм уу те ийм хүнд ийм бас асуудлыг бид нэр иргэн засгийн ерөнхий газраар шийдэж ажилладаг. Аль ч усад боловсролын яамандаа харьяалагддаггүй. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг энэ салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ өндрөө. Ийм нөхцөлд олон улсын хэмжээний нисэх онгоцны буудлыг шинээр байгуулахад үндэсний боловсон хүчин хангалттай байж чадахгүй гэдэг асуудал бий болж байна. 2017 оны 1 сард хөшгийн хүндэтгэх олон улсын шинэ нисэх буудлын маань ашиглалтанд орох гэж байгаа. За энэ Япон улсын зээлийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа энэ том одоо төслийг хэрэгжүүлэхэд одоо манай зам тээврийн яам, иргэний засгийн ерөнхий газар ихэнх одоо мэргэжлийн байгууллагууд бол Японы талтай хамтарч бол шатандаа ийм одоо төлөвлөгөө зорилт тавиад ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бол мөн яг энэ болсон хүчин хичнээн одоо болсон хүчин ажлын байр шаардлагатай байна. Хичнээн болсон хүчнийг бэлдэх үү, хуучин байгаагаасаа хэдэн тийшээ шилжиж ажиллахын гих мэтчлэн энэ бүх тооцоолууд гараад явж байгаа. Нисхийн салбарт үндэсний боловсон хүчин дутагдаж эхэлвэл тэр орон зайд гадны орны зах зээл орж ирэх эрсдэлтэй. Энэ том орон зайг алдахгүй байхын тулд
Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэх буудлыг байгуулж хөгжүүлэхийн тулд салбарын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх асуудал хамгийн чухал. Бид 10 жил 20 жилийн дараах нисхийн салбарын хөгжлийг өнөөдрийн боловсон хүчнийг бэлтгэж байгаа ажлаас төсөөлөн харах боломжтой гэж Ахмад ажилчид хэлж байлаа. Засгийн газрын хуралдаанаар хот хэлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Хүн амын талаас илүү хувийн дөрвөн уулын дундаа шавж нутагссан Улаанбаатар хотын хувьд ямар нэгэн байгалийн давтагдшгүй хүчин зүйл тулгархад үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс Улаанбаатар хотыг тэлэхийн тулд богд уулын бүсээс улсын тусгай хэрэгцээнд авахар боллоо. Дархан цаазд газрын хязгаарлагдмал бүсэд байдаг гэсэн нэртэй боловч орон сууц хувь хүмүүсийн амны байшин шавчсан, хуулиас давчсан нөхцөл байдал үүссэн нууц бишээ. Тиймээс зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах улмаар хот тэлэх нэг хэсэг болгохоор засгийн газар шийдлээ. Засгийн газрын хуралдаанаас ажлын хэсэг гарч шинэ Улаанбаатар төслийн хүрээнд дид бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгийн тооцоо гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулахар болсон юм а. Мөн түүнчлэн засгийн газрын ээлж туралдаанаар эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн барихаар шийдвэрлэлээ. Өмнө нь зөвхөн татвараас чөлөөлсөн, татвараа нуусан этгээдтэй холбоотой харилцааг зохицуулж ирсэн бол энэ удаагийн хуулиар үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө одоо нуун дарагдуулсан, татвараа нуусан, чухал нэгжээ бүртгүүлээгүй гэх мэтчлэн маш олон өргөн хүрээний эдийн засгийн агуулга өгөх ийм салбарт бол одоо өршөөл үзүүлье гэдэг ийм шийдвэр гаргасан байгаа. За хуулийн агуулгыг бол бас дахин тайлбарж хэлэхэд нэг удаа тодорхой хугацаанд одоо өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдэлийг өөрөөр сайн дурын үндсэн дээр илрүүлэх юм бол эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуульд заагдсан ял зэмээс нэг удаа чөлөөлөх гэсэн ийм агуулгыг л ерөнхийд агуулж байгаа. Энэ хууль батлагдах юм бол эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл залтаар ял эдэлж байгаа хүмүүс суллагдах, өршөөгдөх нөхцөл байдал үүсэхийг их сурвалж мэдээлж байна. Хуулийн төсөлд ял шийтгэлээс өршөө хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон өршөөлт хамруулахгүй байх нөхцөлийг хүртэл нарийн тусгасан байна. Монгол банк үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай хамтран гаргадаг орон сууцны үнийн индексийн судалгааг олон нийтэд танилцууллаа. 2014 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үн өмнөх сараас бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 5 сар дараалан буурлаа. Монгол банкны захиалгаар хийсэн судалгаагаар өнгөрөх 2014 оны 12 дугаар сард суур үе буюу өмнөх 2013 оны 1 сараас 18.9% өсөлттэй гарсан байна. Энэ өсөлтийг 2014 оны 11 дугаар сартай харьцуулахад тэг 1.7%-аар буурсан үзүүлэлттэй байгаамаа. Шинэ орон сууцны үнийн индекс нь за мөн одоо суур буюу 13 оны 1 сараас 26.8% өсөлттэй гарсан. За энэ бол өмнөх сараасаа баг зэргийн буюу одоо 0.6% өсөлттэй. За өнгөрсөн оны үеэс бол 5.3% өсөлттэй гарсан байна. За хуучин орон сууцны индекс нь сүүрээс 16.2% өсөлттэй. За өнгөрсөн сараас 0.8%-аар буурсан. За өнгөрсөн оны мөн үеэс болон одоо оны ихэнх үеэс 3.3%-аар буурсан үзүүлэлт байна. Өнгөрөх 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны метр квадратын дундаж үн 2,150,000 төгрөг байсан байна. Улаанбаатар хотод зарагдаж байгаа орон сууц байршил болон чанараас хамаарат 4.1 саяас 1.7 саяар зарагдаж байна. Орон сууцны үнийн бага зэргийн бууралт нь ойрын хэдэн сард ч үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид хэлж байсан юм а. Нэгдсэн үндэсний байгууллага Палестины олон улсын эрүүгийн гэмтэргийн шүүхэд гишүүнчлэх тухай хүсэлтийг хүлээн авсан байна. Ингэснээр Палестин Израилийн эсрэг дайны гэмтгэрэг үүсэх хэрэгцүүн орчин бүрдэж байгаа юм а. Гишүүнчлэх тухай тогтоол энэ оны 4-р сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Палестин улс олон улсын эрүүгийн гэмтэргийн шүүхийн 123 дахь гишүүн улс болох юм а. Палестинчууд өнгөрсөн оны Газын зурваст Израиль Хамас бүлэглэлийн хооронд болсон 50 хоногийн зэвсэг тэмцэл Израилийн еврейн суурингийн тэлэлтийн асуудлыг нэн тэргуунд хөндөх болов гэсэн таамаг байгаа юм а. 50 хоногийн зэвсэг тэмцлийн хугацаанд Израиль Газын зурваст 5,000 гаруй удаа Хамас бүлэглэл олон зуун пуужин харавсан гэсэн багцаа тоон мэдээ байдаг. За энэ пуужингийн цохилтонд Палестины талаас энгийн иргэд голдуу 2200 гаруй хүний амь өргөдсөн бөгөөд Израилийн талаас харьцангуй цөөн буюу 72 хүн амь өргөдсөн гэж Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлсэн юм а.
За олон улсын хүний эрхийн Amnesty International байгууллагын саяхан явуулсан судалгаагаар Израиль Газын зурваст энгийн иргэдийн орон сууцны барилгуудад 4 удаа агаараас цохилт өгсөн болохыг онцолсон байна. Харин Израилийн талаас Хамас бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан барилгадал Пуучингийн цохилт өгсөн гэсэн тайлбар өгчээ. Amnesty International-ээс гадна Палестины хүний эрхийн 4 байгууллага Газын зурваст судалгаа хийж гэрчүүдээс баримт нотлогоо цуглуулахад 120 гаруй судлаач шинжээчтэй Газын зурваст томилон ажиллаусны дүнд дээрх дүгнэлтийг гаргасан байна. Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерпол Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийг гэрэн сурвалжилж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудасаараа дамжуулан мэдээлжээ. Интерпол Виктор Януковичийг улсын хөрөнгийг хувьдаа завшсан их хэмжээний мөнгө шамшигдуулсан үндэслэлээр эрен сурвалжилж байна. За зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар Януковичийг энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн хэрэгт буруутгаж магадгүй байгаа юм байна. За Интерпол Януковичийг баривчилсан тохиолдолд түүнийг Украины талд шилжүүлэх юм байна. За Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович өнгөрсөн оны 2 дугаар сард засгийн газрын эсрэг жагсаалын үеэр улс орноосоо хөөгдснөөс хойш Оросын холбооны улсад амьдарч байгаа юм а. За Украины төр засгийн газар өнгөрсөн оны 3 дугаар сард Януковичийг хэрэгт татахыг Интерполоос хүссэн юм байна. За Оросын холбооны улсын ерөнхий прокурор Юрий Чайка засгийн газрынхаа нэгэн сонинд өгсөн ярилцлагад хэрвээ Украин улс Виктор Януковичийг баривчлах хүсэлт гаргасан бол энэ нь олон улсын гэрээ, Оросын хуулийг ноцтойгоор зөрчсөн алхам болно гэдгийг онцолж байсан юм байна. Францын цагдаагийн газраас Парисын халдлагад оролцсон 6 болон түүнээс дээш тооны с жигтэн сул чөлөөтэй явж байж болзошгүйг сэрэмжилүүлсэн байна. 6 с жигтний нэг нь халдлага үйлдэгчийн нэгнийх нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг жолоодож яваа нь тогтоогдсон байна. Парисын халдлагад оролцсон 6 ба түүнээс дээш тооны с жигтэн сул чөлөөтэй явж байж болзошгүй гэсэн сэрэмжилүүлгийг Францын цагдаагийн газар олон нийтэд зарлахаас өмнөхөн Францын батлан хамгаалах яам онц чухал газруудыг хамгаалахад 10,000 цэргийг дайчлан гаргасан юм а. За онцгой чухал байгууламжид еврейн шашны сургуулиуд болон сүмүүд багтсан байна. Мөн аюулгүй хүчний 4700 гаруй офицерыг Франц улс даяар еврейн шашны бүх сургуулиудад хамгаалалтанд гаргаад байна. Парисын халдлагыг үйлдсэн 3 гол с жигтэн гурвуулаа ойрогт орнууд дахь исламын хит даврагчтай холбоотой гэдгээ хүлээсэн нь хамгийн аюултай. Өөрөөр хэлбэл халдлага үйлдэгчдийг устгалаач гэсэн цаана нь тэднийг залгамжлагчид сул чөлөөтэй яваад аюулын гол нь байгаа гэдгийг еврей иргэд онцолсон байна. Өнөөдөр өглөө Ромын пап Франциск Шри-Ланк улсад албан ёсны альчиллаар хүрэлцэн очлоо. Иргэний дайны хүлд талхлагдсан Шри-Ланкад эв нэгдэл инх тайвныг урайлан дуудах илгээлт өгөх зорилготой яваа Ромын папыг тус улсын ард иргэд найрсаг дотноор хүлээн авч мэдчилжээ. Католик шашны тэргүүн хаан ба Шри-Ланкийн нийслэл хотын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа товчхон мэдэгдэл хийхдээ иргэний дайны дараах хүчин чармаалтыг нь сайшаачээ. Католик шашинтан Шри-Ланкад цөөнх боловч католик сүмүүд бол олон байдгийн байна. Засгийн газрын судалгаагаар Шри-Ланкийн 21 сая хүн амын дөнгөж 6% нь католик шашинтай юм байна. За Ромын пап Азийн орнуудаар 6 хоногийн албан ёсны альчиллаар яваа. Үүний дараагийн зогсоол нь Филиппин улс байх юм а. Бүгд найрамд Хятад ард улс дэлхийн автомашины хамгийн том зах зээл хэвээр байгаа хэдий ч тус улсын эдийн засгийн өсөлт удаашрснаас үүдэн 2014 онд автомашины худалдаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Хятадын автомашин үйлдвэрлэлийн холбооны мэдээлэлд дурдсанаар Хятад улс өнгөрсөн онд 23.5 сая шинээр үйлдвэрлэгдсэн автомашин борлуулжээ. Энэ нь тасралтгүй 6 жил дэлхийн зах зээл дээр автомашины худалдаагаараа тэргүүлсэн улсын хувьд өндөр үзүүлэлт бөгөөд Америкийн нэгдсэн улсыг 7 сая нэгжээр давсан үзүүлэлт юм байна. Хэдийгээр Хятадын худалдаа өмнөх оноос 6.8%-аар өссөн ч гэсэн энэ нь сүүлийн 3 жилд анх удаа суларсан үзүүлэлт юм а. За зах зээл судлаачид хүмүүс хуучин машинаа шин загварыг суудлын автомашинаар солих эрэлт өндөр байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлт удаашрснаар хэрэглэгчид өндөр үнэтэй бүтээгдэхүүнд хөрөнгө зарах дургүй байсан гэж дүгнэжээ. За Японы автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн онд Хятадын зах зээлд 3.1 сая шинэ автомашин борлуулжээ. Энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад 5.6%-аар өссөн үзүүлэлт боловч 2012-2013 оны 16%-аас 15.7% болж буурсан дүү юм байна. Харин эдийн засаг нь хямралтай хэвээр байгаа Европын автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь зах зээлээ 2014 онд тэлж чадсан гэж эдийн засагчид дүгнсэн байна. Одоо ойрын өдрүүдийн цаг агарын мэдээ хүлээн авцгаана.
Иргэн үзэгчдээ үүгээр Монголын мэдээг хамтлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаарыг өндөрлөж байна. Цагийн хүрдтэй хамтдаа байсан үзэгчид та бүхэнд баярлалаа. Тавтай сайхан амарцгаагаарай. Баяртай.